Бүгд найрамдах Польш улсаас нийлүүлсэн үндсэн албаны автомашины ажиллагааны дараалал. Автомашины хөдөлгүүрийг асааж, хурдны хайрцагын арааг нейтрал горимд байрлуулна. Шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж дугуйн эвүүрийг хийн. Авцуулах холбооны гишгүүрийг бүрэн гишгэн, хөдөлгүүрийн даралт хэвийн байдалд хөөрөг идэвхжүүлэх товчлуурыг дарна. Энэ үед хянах дэлгэцэнд хөөрөг залгагдсан тэмдэг харагдана. Авцуулах холбооны гишгүүрийг айжмаар авна. Автомашины арын галуунтраах хөөргийн хэсгээс усны сав буюу цистернээс оруулах төв шуумын хоолойн хаалтыг зүүн тал руу түлхэж нээн. Нэмэх тэмдэгт бүхий товчлуураар хөдөлгүүрийн эргэлтийг нэмэгдүүлж, ажиллах талын шахах тутганы хаалтыг бүрэн нээн. Галуунтраах хөөргөөс хөөс үсгэж бодисыг өгөх дараалал. Галуунтраах хөөргийг залгасан байна. Усны сав буюу цистернээс хөөрг рүү ус оруулах хаалтыг бүрэн нээн. Зүүн гар талаас эхний хөөсний төв хаалтыг зүүн эргүүлж нээн. Ингэснээр хөөсний савнаас хөөс үсгэж бодис хөөрг рүү орно. Хөөсний генераторын тооноос хамаарч найрлагын хэмжээг зүүн гар талаас 2 дахь хаалтаар тохируулна. Нэмэх тэмдэгт бүхий товчлуураар хөдөлгүүрийн эргэлтийг нэмэгдүүлнэ. Санамж хөөс үүсгэж бодисын найрлагыг тохируулахдаа эхлээд хамгийн их хувиар тогтоож, хангалттай хэмжээнд гарсан тохиолдолд бууруулж, хамгийн бага түвшинд тогтооно. Ажиллагааг зогсоох тохиолдолд буруу үйлдэлийг гүйцэтгэнэ. Нөөц ус тээвэрлэгч даралтад усан хангамжаас үндсэн албаны автомашин руу дамжуулан шахах, цэнэглэлт хийх дараалал. Даралтын хоолойг дэлгэж үндсэн албаны автомашины усны сав буюу цистернг дүүргэх хаалтны тагийг нээн. Даралтын хоолойг холбож, ачих хаалтыг зүүн гар дэш эргүүлж нээн. Даралт хэмжигчээр хянана. Хамгийн их даралт 3 бар байна. Усны их үүсвэрээс соролт хийх ажлын дараалал. Галуунтраах хөөргийг залгаж бүх хаалтууд хаалттай горимд байх бөгөөд үндсэн машины баруун талын ажлын шуумаас даралтын хоолойг холбож, ус дүүргэх хоолойн хаалт руу холбосон байна. Усны их үүсвэрээс соролтын хоолой шүүрийг холбоно. Хөөргийн удирдлагын самбарт дээд хэсгийн зүүн гар талаас 3 дахь товчлуурыг дарна. Нэмэх товчлуураар нэмэгдүүлснээр усны сав цистерн дэх түвшин дээшилж соролт хийгдэнэ. Галуунтраах хөөргийн усыг шавхах ажиллагааны дараалал. Баруун болон зүүн талын ажлын болонд соруулах төв шуумын хаалт, ачих хоолойн кран, хөөргийн доод хэсэгт байрлах хөөрг шавхах хаалтыг тус нээн. Усны сав цистерн хөөрг рүү ус оруулах төв хаалтыг нээн. Өндөр даралтын хушууг ажилуулах дараалал. Хөөргийн удирдлагын самбарын доод хэсэгт байрлах өндөр даралтын хоолойн хавхлагыг баруун гар тийш эргүүлж нээн. Өндөр даралтын хушууны нэмэлт хаалтыг зүүн эргүүлж нээн. Дулааны улиралд ашиглахад тохиромжтой. Нэмэх товчлуураар хөдөлгүүрийн эргэлтийн даралтыг нэмэгдүүлнэ. Автомашины халаагуурыг ажилуулах дараалал. Бүхээг буюу кабин дотор гол хэсэгт зүүн талд байрлах номерын хайрцагын халаагуур, баруун талд хөөргийн халаагуурыг өвлийн улиралд тохируулгыг баруун тийш эргүүлж ажилуулна. Цахилгаан гэрэлтүүлгийг ажилуулах дараалал. Автомашины зүүн талын эхний номерын хайрцагын хаалгыг нээж, залгуур гар удирдлагыг авна. Гар удирдлагын чоожийг зааврын товчлуурын хослолоор дарж тайлна. Зааврын дагуу товчлуурыг дарж дээш өргөх, эргүүлэх, асаах, хураах үйлдэлүүдийг хийнэ. Автомашины зогсоолын тоормс 50 дахь үед автоматар хураагдана. Суурин лапетний хушууг ажилуулах дараалал. Суурин лапетний их биеийг дээш өргөж байрлуулна. Лапетний хушууны ажлын өндөр үзүүр хэсэгт тусгалыг тохируулж, доод хэсэгт байрлах усан хангамжийн хаалтыг зүүн эргүүлж нээн. 360 градус эргэлтийн хөдөлгөөнийг тохируулна. Бусад тусгай дуут дохио, номерын хайрцагын гэрэлтүүлэг, ослын гэрэл, прожектор, номерын хайрцагын хаалт нээлттэй байх үеийн мэдээлэгч, ажилуулах товчлуурын тайлбар.